хүндэд үзэгчид та бүхэн амар амгалан байцгаана уу? Хүн ертөнцийн нэвтрүүлгийн мэдлэг болон эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Өнөөдрийн мэдлэг болонгоор түрүүчийн дугаарт мэдлэг болонгоор явж исэн номноос өөрсдөлөн та бүхэндээ хүргэе. Агнистийн гэгээ зурлаас бэлгүүн ухааны шестер Адишаа бүгдийн сургаалыг Ошо бүгшийн тайлбараар нэгс та бүхэндээ хүргье. За энэ агнистийн гэгээ сурлыг энэ Ошо бүгшийн тайлбарыг англи хэлнээс Пүрвийн Бадрал гэдэг хүн орчуулж ингэж хөргөж яадаг. Энэ хүн бол бас гайхалтай сайн орчуулагч, гайхалтай бас хүн ертөнцөө таньсан ийм хүн байгаад байдаг. Тэгээ энэ хүний одоо энэ монгол хэлний буулгасан энэ буулгалтын хөрвүүлэлт нь бол гайхалтай ийм байдаг. Гүн ухааны тийм үг хэллэг бол гайхалтай болж ирсэн байдаг. Монголчууд үг хэлээ хэл үгний ярианы одоо бас нэг тийм одоо ер нь монголчуудын одоогийн үг хэлийг монцамагийн үг хэлтэй гэж орчин цагийн хүмүүсийг дүгнж хэлсэн байдаг. Эренчингаа, Бэмбэ Эренчингаа монцамагийн хилтэнгүүд гэж шоолж байсан гэлээ. Энэ Бадралуудын хүн бол бас Монгол тэр гүн ухааны бэлэг чанарын оюун бэлгийн бэлэг оюуны тэр гүн нарийн ойлголтуудыг гаргаж буулгаж хэлсэн тэр Монгол нарийн ухаануудыг ухаан шингэсэн тэр үгэн үг өгүүлбэрүүдийг гайхалтай бас энэ номонд шингээж өгсөн байдаг. Ийм бас буянтай ийм хүн байна. Тэгээ энэ бас хүний ач уян бас талархъя гэж ингэж бодож байна. За номон ши буйны тариалан гэдэг гарч ирсэн та бүхэнтэй хүргэе. Ер нь ингээд энэ номыг уншиж байгаа та бүхэн ямар учир утгатай ном юм бэ? Тэгээд энэ талаар нэлээд сайн нарийн мэдээ гэвэл энэ номыг удаж аваад ингээд унших боломжтой л гэж л тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгээд мэдлэгт чинь тусал нэмэр болох л ийм зорилготой байгаад байгаа. За бясалгал бол их булаг. Инрэл хайр түүний халигаац салгиан билээ. Бясалгалгүй хүнд хайрлан жаргах эрч хүч байхгүй. Тэр хүн энергийн их болгохтой холбогдож яндашгүй далаалууга учраагүй шүү дээ. Идэж ууш, агаар амьсгал энэ тэрхнээс л өчүүхэн жаахан энергийг авдаг. Махбодын эрчмээр л ам зогоодог гэсэн үг ээ. Махбодын эрчим хязгаарлагдмал. Нэг агшинд бүсэд нөгөө агшинд мөхдөг жамтай. Тос байж гэмээн л зул асна. Тос ширгэхэд зул бөхөн. Харин бясалгагч хүн хязгааргүй мөн чанарыг нээдэг. Дуусч дундаршгүй энергийн их болгохтой нэгддэг. Түүний цог зал яхан мохож цуцах вэ? Эхлэл үгүй болохоор төгсгөлж үгүй. Тэрхүү их булгийг бурхан ч гинүү, үнэн ч гинүү тааллаараа л бол. Гагцхүү түнтэй нэгдсэн хүн хязгааргүй их далайн долгио болё. Долгион өргөж төрсөн ч хязгааргүйг харна, аргаш ухарсан ч хязгааргүйг мэдэрнэ. Тэрээр хизээч төрлөх гэрээсээ тасарч их сурвалжаасаа хүнд ирэхгүй. Иесус үүнийг мөнхийн улс гэдэг байсан. Мөнхийн улс чиний дотор бий, дотор зүрхлүүгээ ор гэж ахин дахин хэлдэг байжээ. Бясалгал бол дотоод ертөнцлөө нэвтрэх гүүр болохоос өөр юу ч бишээ.
бясалгалтай учирсан хүн инэрл хайртай ч бас учирнаа. Адишагийн оюун санааны дээд өвөг Будда өөрийгөө таниагүй хүн өрөөлийг хайрлаж чадахгүй. Чи аян замынхаа дөнгөж хагасыг тууллаа. Ахад цааш яв. Бясалгал үнгээр цэцгэлсэн бол нэгүүлсэл болон цасрах учиртай зул асмагц гэгээ туяарч харанхуй сарндаг шиг дотоод гэрэлчин асмагц инэрл хайрын туяа гинэ. Бясалгал биелсний баталгаа нь инэрл хайр ажаам. Хэрв чамаас ариун хайрын анхлан үнэр төгөж байгаа бол зүрхэнд чинь мянган нэгэн дэлбэт бадамлынхаа цэцэг цоморлогоо нээсний шинжээ. Бие хүн өгөж хувь хүн мэндэсний шинж тэмдэг. Илэр балар тамд байхаа болж энх мөнхийн гэгэн оронд залгасны шинж буюу. Эдгээр судрам бодит туршлагын заавар зөвлөмж гэдгийг бүү мартаарай. Адишаа бол философч биш, сэтгэгч ч биш. Жирийн хүмүүс л сэтгэн бодохуйд найддаг, сэтгэн бодохуйд тань мэдэх гэсэн чармайлт юм аа. Гэхдээ харанхуйд тэмтчиж харалгүйгээр буудах шиг таамгийн үйлдэл. Гэрэлсэн хүн таамаглахгүй шууд хардгаараа сэтгэгчдээс ялгаатай. Өглөө болж шууд жиргэж уйхан нарны гэрэлд уул толгойд умбан байна. Чи энэ бүхнийг тааж бодлогоо мэдж байгаа үстэй. Сохор дүлийн эсвэл сохтуу хөлчүү хүн таамаглаж суух байлгүй. Эсвэл ийхүү ил тод мэдж байгаа чинь туршлага. Туршлага өөртөө шалгуур болдог юм аа. Адишаа үзээгүй юмаа дүрсэлж амсаагүй зүйлээ хачирлаж яриагүй. Гэгээрэлт хөрсөн бодит туршлага хуваалцаж байна. Энэ бол явах замыг чинь заасан дохио тэмдэгэ. Буддаа нар чамд зам заажил чадна, харин тэр замаар чи өөрөө явах ёстой. Өмнөөс чинь хин нэгэн алхахгүй зам заасан дохио тэмдэг гэж би хэлсэн. Хаашаа явбал аюултай, хаашаа явбал ээлтэй, юуг нь авах, юуг нь орхих вэ гэдэг хариулт өгнө. Гэхдээ энэ хариулт гიშгдэл бүрийг чинь тодорхойлох албагүй. Хувь хүн болгон адилгүй учраас тулгарсан бэрхшээл туусан замналт яахан давхцах вүлээ. Энэ бол урд хожид дахин давтдаг төчгөө цорон ганц туршлага байх болно. Гэгэрсэн хүмүүс өөрсдийн туршлагаа заадаг. Тэдгээр зааврыг ухаарч ойлго. Гэхдээ улайран бүү шүт. Яг л ийм байх ёстой. Жаахан зүрх юм бол би төөрнө гэж явцуурсны хэрэггүй. Чиний замнал адишагийн замнал шиг харагдаж болох юм. Гэвч алсын зурглал дээр л ийм юм шүү. Чиний лимхуан үнэр адишаагийнхаас төстэй үнэртэж магадгүй. Гэвч яг ижил ангитлага биш шүү. Үүнийг маш сайн ойлгоорой. Үгүй бол чи мухар сүжигтэн болж хувирна. Мухар сүжигтнүүд хизээж гээрдэггүй юм аа.
шангийнхтай төстэй өнөртөж магадгүй. Гэвч яг ижил ангитлага биш шүү. Үүнийг маш сайн ойлгоорой. Үгүй бол чи мухар сүжигтэн болж хувирна. Мухар сүжигтнүүд хизээж гээрдэггүй юм аа. За энэ дээр бол их тийм юм хэлчмээр санагдлаа. Тэрний юу гэхээр социализмын үе гэж одоо бидний үед бол тэр гандан тэгчлэн хийдээр яваад мөргөл залбирал үлдээд бас сүсгэлж байгаа хүмүүсийг хараад мухар сүсгтэн балан амтад гэдэг байсан л да. Мухар сүсгтэн гэж үздэг байсан. Тэгээ мухар сүсгтэй болохгүй, мухар сүсггүй мухар сүсгтэн болж одоо тэгж муугаар харагдахгүй гэж л хүмүүс ичдэг байлаа л да. Тэгээд тэр сүсэг бишрлээ нууж далдалж дотроо л чимээгөл ингэж л залбирж даадгаж ингэж л явдаг байсан л да. Гэвч мухар сүсэг гэдэг яг жинхэнэ утгаараа бол бас үнэхээр зөв таньж хэлмээр зөв ойлгомоор зүйл юм байгаа юм л да. Мухар сүсгтэн болох юм бол үнэхээр яг ошоо гшийн хэлж байгаа бол тэгэл гацсан л да. Хүн ч юу ч амтан болол бүр өстө тарцлана. Хэцүү. Мухар сүсгтэн байсан дор зүгээр жирэн байсан дээр байдаг. Би л гэж үздэг ямар ч байсан. Мухар сүсгтэй хүнийг буцаагаад тэр жинхэнэ бэлэг оюуны хүн ертөнцийн төгс чанар руу хандуулна гэдэг бол баг бүтчихгүй шахуу юм байдгийг. Аюу хэцүү байдаг. Бүр тэг мулуурцсан байж идэгий. Энгийн хүн бол тийм ч байх чинь байж болох юм аа. Яг наад чинь ч бас үнэн хувьтай байх шиг байна. Ер нь бол тийм байж болно гэл ингээд ямар нэгэн байдлаар хүлээж хандлагатай байдаг л та. Гэтэл мухар сүсгтэн хүн болцсон хүн болохоор ингээд муудлаад идэг, муудлал зүгээр л үгүй тийм биш, ингэдий тэгж хэлсэн байдгийг ингээд ялангуяа нь одоо Иесусийн дагалдагч нар, итгэгч нар одоо энэ юугаач мэдэхгүй ингээд Иесусийн дагалдагч яваа залуучууд бол төдийн тийм тэгж хэлсэн гэж л урдаас ярих гэдэг л да. Хүн үнэ урдаас ярих чинь хин нэг рүү ярих нь чухал биш. Хамгийн гол нь өөртөө тэгж яриад өөрөөгөө тэгж мухар сүсгтэн байлгаж ингэж өөрийгөө алж ийн гэдэг бол хайр юм л да. Тэрийг бол энэ ошоо гшин дээр бол шууд хэлж өгч юм л мухар сүсгтнүүд хизээч гэгэрдэггүй юм аа гэж. Ингэж хэлж өгч юм. За тэр явцсан үзэл бодолтой туршигдсаар их чөлөөний цэнгийн агаараар дутаж үхшрэх бүлгөө мухар сүсгтнүүд. Эдгээр сургаал 2-2-ын 4 гэдэг шиг математик завгүй ерөөсөө биш. 2-2-ын 3 ч байж болох, 2-2-ын 5 ч байж болох далд чанарх ертөнцийн дохио. Энэ бол математик биш, хөгжим, логик биш, яруу найраг. Чи логикийн ном уншихдаа нэг сэтгэлгээгээр яруу найргийн номыг уншихдаа огт өөр сэтгэлгээгээр уншдаг үстэй. Логик бол хатуу дүрм журам, бодомж тооцоо. Ийм учраас тийм байна гэсэн зааварчлал. Харин яруу найрагт ийм учраас тийм гэсэн дүрм тогтоол байхгүй. Энэ бол халигаа цалига эгшиг дуу. Эгшиг дууч гэлээ дотоо логикийг агуулдаг. Гаднаа биш, дотоо шүү. Тэр логик нь замд яваа хүнд биш, нэгэнт хүчгсэн хүнд л ойлгогддог. За энд нэлээ нарийн яригдчихэв. Аян замаа өндөрлөөд эргэж харахад алхан бүрчин ямар их учир шалтгаанлаг уялдаа холбоотой байсныг олж үзнэ. Үүнээс өмнө чи огт анзаарахгүй тэр алхмыг хийж байхад чинь юм бүхэн тодорхойгүй, ямар ч баталгаагүй байсан. Чи оюун ухаандаа бус зүүн мэдрэмжиндээ л хөтлөгдөж явсан. Гэвч сүүлд нь аяны дөрөв мултлан эргэж харахад оюун ухаан цоо шинээр амилна. Одоо чи логикийн үлэмж гүн уялдааг тань мэдё. Гэгэрсэн хүн бүр үнэмлэхүй логикч болдог. Үнэмлэхүй логикч. Гэхдээ зам зуураа логикч байхыг хичээвэл тэр чигээр зарцаж хоцорно.
Энэ парадоксыг заавал ойлгоорой. Энэ парадоксыг заавал ойлгоорой гэдэг энэ бол Осо огшид бол ийм парадоксууд бол маш их л дээ. Энийг бол манай үзэгчид нэлээд сайн ойлгож, нэлээд сайн ингэж энэний талаар ойлгохыг хичээж ухаж төнгөх хэрэгтэй юм байна л да. Будда, Делов, Сараха, Адиша цөмөр авгайх логикчид. Тэдний логик эргэж харах агшнаа цомирлогоо нээсэн цэцэг. Үнэнлэхөөр чиглэн явах үед бүх юм бүрэг бараг. Өглөө эртний манан шиг харин наран голлох живүүдэд будан хөдөн замхарч орчин тойрон ил тодхон болно. Тийм учраас эдгээр сургаалыг гүн гүнсгэн мэдэрч бясалгаа. Чингэхтэй ягшмал загвар бүү болго. Жаахан займчих орон зай өөртөө үлдээгээрээ. Адишагийн замд таараагүй юм чиний замд таарна. Надад тохиолдог үзүүл чамд тохиолдно. Энэ дэлхий дээр хичнээн хүн байна, төчнөн зам бий. Өөр хинч чиний оронд байж чадахгүй. Яг дэргэд чинь байсан ч чиний суудалд суухгүй. Гарыг чинь атхан суугаа атал тэр хүний харааны тусгал чинийхтэй үл давхцсан. Хүн бүр өөрийнхөө өнцгөөс хорвоог хардаг. Адиша мянган жилийн тэртээ амьдарч байсан хүн түүний харж байсан дэлхийн ертөнц одоогийнхоос тис ондоо байсан нь лавтай. Ярддаг хэл ойлгодог сэтгэлгээнч нь хувирсан. Адишагийн дэлхий одоо нэгэнт байхгүй болжээ. Гэлээч түүний сургаал хүн төрлөختөнд амин чухал хэвээрээ байна. Гагцгүй мухар сохроо шүтэж хэрэггүй. Мухар шүтлэг чамайг хаашаач хөдлөхөөргүй хэрж баглаж орхино. Илүү уян хатан сул 50 бай. Өнгөрсөн цагийн буддаа нарт үүдээ нээж өг. Гэхдээ тэдэнд барьцалдаж болохгүй. Би бол адишаа биш. Яаж энэ заавруудыг ягштал мөрдөж болох вэ гэж өөртөө сануул. Адишаач гэсэн чамд ягштал мөрдгийг тулгаагүй. Тэр өөрийн туулсан зам харсан гэл байгаа л тохиолж байна. Яруу найрыг инэрл хайраад чамайг дайлж байгаа юм аа. Мухар сүжигтэн болох маш амархан. Энэ дэлхий дээр яагаад ийм олон мухар сүжигтэн байдаг юм бэ? Шалтгаан нь том энгийн. Мухар сүжигтэн босноор чи өөрийнхөө сэтгэн, өөрийнхөө мэдрэх хариуцлагаас бултаж байгаа юм аа. Бүх хариуцлага Будда, Иесус, Кришна, Адиша гэдэл хэн нэгний мөрөн дээр тогхохыг оролддог. Даанч наад санааргалч нь бүтэхгүй. Чиний хариуцлага бол зөвхөн чинийх. Чи өөрөө л сэтгэж, өөрөө л мэдэрч, өөрөө л бясалгаж, өөрөө л гэгэрх ёстой. Дахин сануулхад чиний зам Адишагийн замтай давхцах албагүй шүү. Хэрв чи Хималайн оргилд гарахыг хүсвэл хаанаас нь ч авирч болно. Ус ургамал тэгш үзэсгэлэнд билээс нь авирч болно. Ус үгийн ургамалчгүй нүцгэн хаттай чулуурхаг талаас нь ч мацаж болно. Эсвэл бүр мөх цэвдэг засан хучлаг мөсөн голтой талаас нь өгсч болно. Оргил дээр гарсан хойноо нүдний чинь бүх талууд, бүх замууд тодорно. Өөр зүг чигээс авиран гарч ирсэн анчтыг харна. Аянчтыг харна.
Тэр үед ганцхан миний л гарсан тал авирсан зам зөв бусд нь буруу гэж муугуудлах хинч байхгүй. Оргилд орсон хүмүүс маш эвлэрэнгүй уян хатан байдаг. Тэр тусмаа Адишяшиг 3 багштай учирч 3 талаас нь оргилд гарсан хүний хараа туйлын уужин талбун бөлгөө. Иесус миний зам уйтан гэхдээ шулуухан гэж хэлдэг. Тэр ганцхан багшийг дагсан болохоор аргагүй. Иесусийн зам уйтанч уйтан ч үнэн шулуухан ч үнэ. Харин Адишагийн зам өргөн тэнүүн махир тахир ихтэй. Дотроо олон жим агуулсан асар том бэлчээр ажгуу. Эхнээс өдөр өөрөө өөртөөгөө харьцахаас үнийн бясалгалаа эхэл. Өөрөө өөртөөгөө харьцахаас үнийн бясалгалаа эхлэе. Адишя өмнөх сударта орчлон баярын зовлон амьсгалаараа сорон авч бай гэж зөвлөсөн. Үнэхээр сорж чадвал зүрхэнд чинь гайхамшигт уул явагдана. Гэвч бидний төрлөх цан үргэлж зовлонгоос болцож болтох гэдэг юм аа. Хэн нэгэн өвдөж шаналж байлаа гэхэд бид өвчин шаналлыг нь хуваалцаж чаддаг билүү? Хэрв үнэхээр өөртөө сорж чадвал тэр даруй хувирлд орхосоо. Ихэнх хүмүүс бие биенийхээ зовлонг аман дээрээ хуваалцахаас ачир дээрээ түлхдэг зантай. Хаяа чи арай өөр хүнтэй таардаг бах. Тэр хүний дэргэд аяндаа сэтгэл тайтгарч амар амгалан мэдэрнэ. Уулзаад сасны дараа чи өөрийгөө илүү гэгээлэг илүү амтлаг болсноо анзаарна. Толгооноос чинь ачаа хөнгөл чэзэс чинь өрөөс авчихсан юм шиг. Оронд нь чиний ангилам цэцгийн бол оронд нь чам руу ангилам цэцгийн бол юу л ч гэсэн юм шиг мэдрэмж төрнө. Тэр хүнтэй дахин уулзсан цуг байхсан гэж өөрөө ирэхгүй хүсэн хүлээн. Тэгвэл шал эсрэг төрлийн хүн бий. Тийм үнтэй уулзаж салсан гон чи урдынхаасаа илүү хүнд баргаар болно. Хамаг зовлон төвгөө чамд нэлцаачаад гэгээлэг сайхан бүгдийг чинь сорчоод явчихсан юм шиг санагдана. Энэ бол ердийн туршлага. Хэрэв хүмүүс чамаас төлж зүгтэй байвал тэдэнд биш өөрт чинь шалтгаан бий гэдгийг санаарай. Чи тэдний энерги сөрөг үйлчлэл үзүүлээд байгаа хэрэгээ. Хэрэв хүмүүс чамайг ирж сурж уулзсан даруйдаа дотн сууж огт танихгүй хүн бүртэл дэргэд чинь сууж гарыг чинь барихыг хүсэж байвал чи тэдэнд санаатай болон санаанд үгээр туслаад байна гэсэн үг ээ. Хүн бүхэн л дор асар их ачаа дарамт зовлон зүдгүүр тээж явна шүү дээ. Тэгвэл Адишя хэлж байна. Өөрөө өөртөөгөө харьцахаас үнийн бясалгалаа эхэлээ. Бүх хорвоогийн зовлон амшиг зүрхэндээ сорохын өмнө өөрийнхөө зовлон хүлээн аваа. Далайн гүн рүү яарам шумбах хэрэггүй. Эхлээд гүйхэн усан цэлээ сурчих. Хэрэв чи шууд л орчлонгийн гай зовлон сороод эхэлвэл эн чинь хийхэл болохоос үнэн бясалгал болохгүй. Би бүх хорвоогийн зовлон авч байна гэж хоосон амлаж чадна. Амин хувийнхаа зовлон хүлцэхгүй хүн хамаг амтны зовлон яаж хүлээн авах юм бэ? Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг яаж ойлгох вэ?
Өөрийнхөө зовлон мэдмэгцээ чи мартах арга саам хайдаг. Бошуухан зурагт ариудаа асар, нам соног уншир, бүсгүй юм залуу руугаа залгах, эсвэл баар клубээр тэмэж дэлгүүр хошоо хийсэн. Өөрөөсөө зүгтж ил байв юу ч хамаагүй хийн. Тэгснээрээ чи дотроо богшиж идэлж байгаа зүйлийг анзаарах сөхөө олддгүй. Хүмүүс үргэлж өөрөөсөө зүгтдэг. Өөрөө өөртөөгөө байхыг төвчиж чаддаггүй. Өөртөөгөө байх юм бол тэр тэд зовлонгоо мэдрэх гээд байдаг юм а. Хувийнхаа зовлонтой эвлэрч чадахгүй байж бусдын зовлон яаж хуваалцах чадах вэ дээ. Эхлээд өөртөөгөө харьцаж сураа. Гуниг зовлонгоо мэдрэх хавас үүнийгээ бясалгал болгох. Үүд хаалга хаагаад анир чимээгүй суу. Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. Бас нэг бясалгах хэний тэр алхмын талаар л зөвлөгөө заавар хэлж өгч юм л та. Ашигш. Энэ адишаа богдч гисэн ингэж хэлсэн байна. Түүнийг бүр задлан тайлбарлаж байна. Гэхдээ энд бясалгалын бас нэг тийм эхлэл маягийн тийм бясалгалын аргыг бас давхар энэ дайлантай хэлээд явчихж байна. Үзэгчд маань энийг бас анхааралтай сонсчих хэрэгтэй. Гуниг зовлон мэдрэх авс үүнийгээ бясалгал болгоо. Үүд хаалга хаагаад анир чимээгүй суу. Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. Хэн нэгэн чамайг гутаан доромжилсан байж магадгүй. Одоо явж очиод өөрийг нь хөтөл доромжлоод байна уу? Доромжилмор байна уу? Тэгвэл сэтгэл чинь жаахан онгойн үз. Энэ бол зовлон шаналлаас зүхтах чиний шилдэг арга. Даанч тэгээд шаргач найнаж өвчин чинь илаарчихгүй. Хэн нэгэн чамайг доромжилбал түн талархаж бай. Учир нь тэр хүн чамд дотоод өвчнөө мэдрэх боломж олгож байна. Энэ шарах ганц тохиолдлоос үүсээгүй. Өчтөчнөө гомдол шаналлын хоримтлал юм а. Тийм болоод л чи насан турш зовиртой амьдардаг. Тэр хүн ганцаараа хэргийн эзэн хингэргийн дагуур биш. Харин яг одоо шархыг чинь мэдрүүлж байгаад хэргийн учир оршноо. Хамгийн зөв алхам бол даруй өрөөндөө орж анир чимээгүй суух. Дотор чинь юу болоод байгааг хуцтай ажигла. Шахан дээрээ төвлөр. Тэгэх юм бол чи гайхах болно. Чиний дотор ганц хүн биш. Өмнө өөрөө чинь доромжилж байсан бүхий л хүн байгааг харнаа. Ой санамжинд чинь хадаастай байсан тэр хүмүүс амилж бужигнаж эхэлнэ. Өвчин зовоороо улам үнсгийн мэдэр зүхтэн зайлах хэрэггүй.
эмчилгээ хийхийг өмнө өвчтөн мансууруулга бодис хэрэглэхийг олон тохиолдолд хоригддог. Мансуурах бодис бол дотоод өвчин зовоороос зүгтэх арга хэрэгсэл. Өвчнийг чинь мартагнуулж, шарахыг чинь далдлах хаалт юм аа. Үнэхээр эрүүлжих хүсэж байгаа байвал эмчилгээнд орохын өмнө бүх хаалтаа авч бүх мансуурлаасаа салах хэрэгтэй. Кофе, цай, тамхи, арх бүгд л зүгтэх арга. Өөрийгөө анзаардаг үстэй. Сэтгэл санаа чинь өмөрөнгүүд чи тамхи татаж эхэлдэг. Тэгээд жал тайвширна. Энэ бол эргэн буцах үйлдэл. Чи хүүхэд нас руугаа эргээд очсон юм шиг мэдрэмж авдаг. Юу ч бодож санахгүй. Ээжийнхээ хөхийг хөхөөд мансуурч хэвтдэг байсан тэр үе рүүгээ одоо чи нэмэд тамхиар орлуулж байна. Ихийнхэн хөхийг тамхиар орлуулж байна. Бүлийн сүний оронд бүлийн утаа сорж суунаа. Тамхины ишиг хөхний толгой шиг үлгэнэмэ. Энэ эргэн буцах үйлдэлээр чи насанд хүрсэн хүний хариуцлага өвчин зовоороос зүгтэж байгаа юм аа. Орчин үед хүмүүс дэндүү их мансуурах болсон. Урд арай ч юм байгаагүй. Төрөл бүрийн мансууруулагч бодисд дэлхийн ертөнцид живж байна. Мансуурахгүй бол хүмүүс амьд явах аргагүй зовлон шаналлалд баригджээ. Тэгвэл наад мансуурал чинь тээг болоод байгаа юм аа. Чамд өвчин зовоороо гүйцэд ойлгож мэдрэх сөхөө олгохгүй байна. Хамгийн түрүүнд хийх зүйл хаалгуудаа хаагаад өөрийгөө сатааруулдаг бүх юмас ангижир. Зургт үзэх, радио сонсох, ном унших бүгд мансуурах арга. Ойр ганцаараа нам гүмсүү, мөргөл залбирлж хэрэггүй. Энэ ч бас мансуурах арга. Чи өөртөөгөө бус бурхантай харьцаад эхэлнэ. Зөвхөн өөртөөгөө харьцаж адишаа хэлж байна. Өвчин шаналгаа юу л байна? Бүрэн дүүрнээр нь мэдэр. Улам гүн рүү шунган ор. Тэр үед өр зүрх чинь урагдах шиг болж чи зовлонгийн оролд хөрвөн тэлчлэх үе жаахан хөөгчийг ойрдуу тавин үйлчж магадгүй. Гинэт бүх бие чинь нугарч хугарах шиг болж энд тэндүү янгинын өвдөн зовир шаналгаа ганц зүрхэнд чинь биш бүхий л бие цогцсонд чинь бугшиж байжээ. Чамд зовлон шаналлаас өөр юу ч байхгүй юм шиг санагдана. Нууж хааж байсан бүхэн чинь дэл бүсэрнэ. Энэ хүн мэдэрч чадвас маш том амжилт болно. Одоо тэр бүхнийг өөрлөгөө сорж эхэл. Гадагш нь бүү чулууд. Хайрын үнэтэй энерги шүү. Баяр талархалтайгаар хүлээн ав. Одоо би та нараас айж зогтохгүй, хөөж туухгүй, хүндэт зочин шиг хүлээн авъя. Өөртөө уусган шингээе гэж хэлээрээ. Хэдхэн өдрийн дотор чи тэр бүхнийг шингээж чадна. Алс чамдын үүдийг удахгүй тэмтрэх бий. Чи амьдралын шинэ аялалд гарлаа. Оршихуйн шинэ хэмжээс рүү урслаа. Ямар ч эргэлзэлгүйгээр зовлон шаналгааг хүлээн авах агш нь тэрбээр чанарын хувиралд орддог юм аа.
зовлон бол эд шидийн гайхамшиг. Зовлон цэнгэл болж өвчин баяр болж хувирна гэдэгт хүмүүс итгэж чаддаггүй. Гэхдээ жирийн амьдрал дээр ч ийм эсрэг тесрэг зүйлс дандаа цуг явдгийг чи анзаардгүй. Ухтаа тэд эсрэг тесрэг биш, бие биенээ нөхцөл төлөвч юм аа. Чиний хайр нэг агшинд үзэн ядалт болж, үзэн ядалт чинь нөгөө агшинд хайр болдгоо. Тэгэхээр үзэн ядалт хичнээн хүчтэй байна, хайр болон хувиргал чинь төчнөө байна гэсэн үг ээ. Загалмайтны сүмийг үндэслэгч Паулд ийм юм тохиолджээ. Оошоо өгс нэг энэ аюуга ярьсан энэ яриагаа ойлгуулахын тулд нэг жишээ авч яана л да. Загалмайтны сүмийг үндэслэгч Паулд нэг ийм юм тохиолджээ. Иесус загалмайтны сүмийг үндэслээгүй. Гэвч Паул үндэслсэн юм аа. Ийм түүх тун сургамжтай. Паул анх суул гэдэг нэртэй байжээ. Тэрээр Христийг улаар нь эсэргүүцэгч байв. Христэд итгэгчдийг мөрдөн мөшгөж тэдний нийгэмлийг босниулж Христийн нэрийг түүхээс үрд арчин хаяхыг амьдралынхаа зорилго болгожээ. Энэ бол жирийн нэг эсэргүүцэл биш, амь насад золихоос үл буцах аимшигтай үзэн ядалт байсан юм аа. Чи ямар нэг юмыг жигшин зэвүүцлээгээд түүний эсрэг амиа өргөж чадах уу? Хэрэг чадхаар бол чиний үзэн ядалт үнэхээр дүүрсний шинж. Тэгвэл суул яг ийм болчихсон байлаа. Таарсан хүн болгоно Христийг галзуу өвчтэй хоёр нүүртэн хоосон жалчиг чимээ ухуулж Христэд талтай хинэгч болон мөрдөн мөшгөж шорон тушааж байваа. Нэгэн өдөр түүнд гайхамшиг тохиолдсон юм. Илүү олон Христэд итгэгчдийг баримтлах гэж өөр хот руу явж байжээ. Зам зуу ганцаархнаа явж байтал Иесус түүнд үзэгдсэн гинэ. Тэгээд чи юунд намайг хавчиж хийх нь вэ гэж Иесус түүнээс асуув. Суул аянганд нөвөлөх шиг болж хөсөө очоод даврал өршөөл ярин гимшил харуулслын долоос юугаа бөмбөрүүлв. Үзэгдэл замхрахад хуучин суул жалга болсон байлаа. Энэ учраас хойш тэр өөрийгөө Паул гэж нэрлэх болсон юм аа. Шинэ амьдралын эхэлжээ. Паул загалмайтны сүмийг анхлан үндэслэж Иесусыг хамгийн ихээр хайрлагч гэдгээр дэлхийд даяар алдарсан хүн юмсанжээ. За үзэн ядалт хайранд хувирч болдгийн жишээ энэ юм аа. Иесус түүнд үзэгдээгүй. Үзэн ядалтын хэд дэрвэл нь Иесусыг процесссэн хэрэгээ. Юунд намайг хавчиж хийх нь вэ гэж Иесус түүнээс асуугаагүй. Иесусыг үзэн ядахаас болж асар их дарамт зовирд орсон далд ухамсар нь түүнд энэ асуултыг тавьсан юм аа. Өөрийнх нь далд ухамсар нь Иесусийн дүрээр үзэгдсэн ажгүй. Түүний үзэн ядах сэтгэл дүүрэн болсон учраас гайхамшиг тохиолджээ. Ямар нэг зүйл дүүрч төгс болохоор эсрэг тал руугаа эргэдэг. Нэгэнт цааш ахих боломжгүй учраас тэр хуучны дүүжин цагийг ажиглаарай. Дүүжин оосор зүүн тийш даялж эцсийн зэгтээ хөрмөгч баруун тийшээ хаялдаг. Эсрэг талууд бие биенээ нөхцөлдүүлдэг юм аа. Хэрвээ чи зовлонгоо бүрэн дүүрнээр нь хүлээн авч чадвал гайхамшиг тохино. Суул, Паул болон хувирнаа. Ямар ч хаалт болтгүйгээр огтон авсан зовлон шууд л жаргалд орогдог. Одоо бол чамд итгэхгүй бэрх байгаа үзье. Өөрөө өөртөөгөө харьцаад ихэлбэл итгэх нь гарцаагүй.
нэг л энерги харж болно, хайрч болно. Нэг л энерги өвчнөж болно, таашаалж болно. Нэг л энерги зовлонч болно, золч болно. Эхлээд өөрийнхөө зовлон шаналл дээр туршаад үз. Аргын нэг олчихвол бүх ертөнцтэй харьцаж чаднаа. Амьсгал авахтаа олон чиний жаахан зүрх тэлсээр орчлон ертөнцөөс ч уужин болно. Амьсгал гаргахтаа олон тэрхүү яндашгүй их булгаас гарсан цэнгэлийн аршин хорвоогийн хамгийн буйд хязгаартж хүрнэ. Адишаа түүний инэрл хайр гэж Адишаа үүнийг инэрл хайр гэж хэлдэг. Мэлхийг үнсгэд үзэсгэлэнт гүнж болж хувирдаг өлөр шиг муухайг сайханд харанхуй гэрэл туургадаг шидэт дохиор билээ. Хайр бол мэлхийг үнсгэд үзэсгэлэнт гүнж болон хувирдаг өлөр шиг муухайг сайханд урвуулдаг харанхуй гэрэлд хувиргадаг шидэт дохиор билээ. Хайрыг ингэж магтан дуулж байна л да. Сав шим ертөнц нүүл хилэнцээр дүүрсэн ч саар муу нөхцөлийг бод мөрт урвуулаа. Сав шим ертөнц нүүл хилэнцээр дүүрсэн ч саар муу нөхцөлийг бод мөрт урвуулаа. Бүхий л нүүл хилэнцийг бод мөр буюу буддаа болох замд хуургаж болно. Энэ бол буддист алхим. Нүүл чиний дайсан биш. Чи түүнийг яаж гэгэрэлд ашиглахаар мэдэхгүй байгаа юм а. Хор чиний хонзон биш. Чи түүгээр яаж им хийгээл ойлгохгүй байгаа юм а. Мэргэн хүний гарт орсон хор эм болдог. Тэнэг хүний гарт орсон эм хор болдог. Бүх юм өөрийн чинь авис бэлгээс хамаарна. Нүгэл гэдэг англи үгийг анзаарч байсан уу? Урвуулж унших юм бол тэр амьдрал гэсэн үг болтгоо. Зөв уншвал нүгэл, араас нь уншвал амьдрал гэсэн үг болтгоо. Нүгэл амьдралч болох боломжтой, амьдрал нүгэлч болох боломжтой. Яаж унших нь чамаас шалтгаална. Сөрөг нөхцөл шалтгааныг эерэг бод мөр болгон хувиргахын тулд чи 3 юмыг ойлгох ёстой. Нэгдүгээр нүглийг бөөсрөг үз. Иесус ч энэ үгийг хэлдэг.
Түүний жинхэнэ үзэл санаа буддист их сурвалжаас үүдэлтэй. Иесус өөрөө Израильд сургаалаа айлдж эхлэхээс өмнө Энэтхэг орноор олон жил хэрэн бядан явсан юм аа. Тийм болоод Библиэд Иесусийн залуугийн амьдрал бараг гардаггүй. Их сүм рүү эцэг ихэн хамт очиод номлогч нартай маргалдсан тухай нэг л тохиолдлыг дурдсан байдаг. Тэр үедээ Иесус 12 настай байжээ. Түүнээс хойших баримт мэдээ Библиэд нэгэн ч үгүй. 18 жилийн турш сураг алдарч явснаа гив гинэд 30 настай Иесус Израильд орноо эргэн гарч ирдэг. Тэгээд 3 жилийн дараа цовдлогдсон билээ. 18 жил тэр хаана юу хийж явсан бэ? Энэ бол урт хугацаа. Библиэд яагаад энэ тухай нэг ч үг дурсдаггүй вэ? Харин төвдөд эл 18 жилийн дараах талаархан мэдээ баримт өнөө хэр байдаг. Иесус дорн зүг рүү явж ирэж ирэхдээ харь холын үзэл санааг авчирсан болохоор жуудууд түүнийг хүлээж аваагүй юм аа. Хэдийгээр Иесус хуучин гэрээнээс ишилж эртний босхуудыг тайлбарлаж байсан ч энэ нь жуудын ертөнцид урд өмнө сонстоогүй харь холын тунхаг байлаа. Жишээ нь нүглийг бүү эсэргүүц гэсэн энэ үг. Уламжлалт үзэл санаанд үнэхээр харш үг байваа. Жуудын эзэн Тэнгэр нүглийг хамгаас илүү эсэргүүцэгч байлаа. Тэрээр нүгэл лүгөө дайдахдаа Сидом, Гоморах мэтийн хотуудыг газрын хөрснөөс бүрэн мөсөн арчиж байсан түүхтэй. Учир нь тэдгээр хотууд нүглийн уурхай болсон юм гинэ. Мэдээж тэдэнд цөөн боловч сайн хүн байсан байлгүй дээ. Гэвч нүгэл хүмүүсийг гисгэх аянд нэрмэгдэжээ хөрхийс. Жуудын эзэн Тэнгэр аимшигтай хартаа догшин дарангуйлагч байжээ. Намайг хуурхал юм бол та нар сайнаа үзэхгүй шүү. Айтайхан байгаарай гэж цаг үргээс дарамталдаг байжээ. Хуучин гэрээнд нүглээр хариулахыг сургажээ. Нүдийг чинь хүн сохолбол эвгүүлээд нүдийг нь сохол гихчлэн. Харин Иесус шавар шидсэн хүний өдөөс чулуу шидэж бай гэж та нарт заадаг байсан. Тэгвэл одоо миний үгийг сонс. Нэг хацралуу чинь хүн алгадвал нөгөө хацраа тавьж өг. Иесус ингэж сургадаг байлаа. Энэ бол жуудын сэтгхүүд харь болохоос буддист сэтгхүүд харь бус зүйлээ. Үнэндээ бол буддизм юм аа. Нүглийн өдөөс эсэргүүцэх хэрэггүй. Эсэргүүцэх юм бол яаж түүнийг зүрхлүүгээ сорж хуургах вүлээ? Эхлээд түүнийг хүлээн авах хүлцэл хэрэгтэй. Дайснаа хайрл гэж Иесус хэлдэг. Жуудын эзэн Тэнгэр дайснаа хэрхэн өршөөдөггүй нэгэн. Жуудын эзэн Тэнгэр дайснаа хэрхэвч өршөөдөггүй нэгэн. Эзэн Тэнгэр нь илүү ахвал энгийн дордос яаж дайснаа хайрлах вүлээ? Эзэн Тэнгэр нь ийм ахвал энгийн дордос нь яаж дайснаа хайрлах вүлээ? Гэтэл Иесус өөрийгөө хайрладаг шигээ өснөөч хайрлах гин. Тэр дахиад л харь холын юм яриад байна. Жуудууд ойлгосонгүй энэ бол буддист сургаал байлаа. Дэлхийн ертөнцид бэлгэлсэн буддагийн хамгийн гайхамшигт бэлгийн нэгэн. Үүнд л дотоод алхийн агуулгастай хор хилэнцгийг хүлээн ав хорсон загнаж өршин тэмцэх хэрэггүй. Нүглийг буйнд зовлонг жаргалт хуургах урлаг нь эсрэг талуудын шүтэн барилгыг таних ухаанд дулдуудна. Харанхуй байдаг болохоор л гэрэл байдаг юм. Тэгвэл харанхуйг юунд жигшин вэ? Үхэл байхгүй бол амьдралч байхгүй. Тэгвэл үхлийг юунд хараана вэ? Үхлийн хар самбар дээр л амьдрал гэсэн цагаан шохон бичээс дурайдаг билээ. Үхлийн
Өхлийг шөнийн тэнгэр түнэр харанхуй гэвэл тэнд хялалцах одод нь амьдрал юм аа. Ахиад цааш яв. Бясалгал үнгээр цэцгэлсэн бол нэгүүлсэл болон цасрах учиртай зул асмагц гэгээ туяарч харанхуй сарндаг шиг дотоод гэрэлчин асмагц инэрл хайрын туяа гинэ. Бясалгал биелсний баталгаа нь инэрл хайр ажаам. Хэрв чамаас ариун хайрын анхлан үнэр төгөж байгаа бол зүрхэнд чинь мянган нэгэн дэлбэт бадамлынхаа цэцэг цоморлогоо нээсний шинжээ. Би хүн өхөж хувь хүн мөндөсний шинж тэмдэг. Илэр балар тамд байхаа болж инх мөнхийн гэгэн оронд залгасны шинж буюу. Будда, Дилов, Сараха, Адиша цөмөр авгайх логикчд. Тэдний логик эргэж харах агшнаа цоморлогоо нээсэн цэцэг. Үнэмлэхөөрөө чиглэн явах үед бүх юм бүрэг бараг. Өглөө эртний манан шиг харин наран голлох жин үдэд будун хөдөн замхарч орчин тойрон ил тодхон болно. Тийм учраас эдгээр сургаалыг гүн гүнсгэн мэдэрч бясалгаа. Чингэхтэй ягшмал загвар бүү болго. Жаахан займчих орон зай өөртөө үлдээгээрээ. Бүх хорвоогийн зовлон амшиг зүрхэндээ сорохын өмнө өөрийнхөө зовлон хүлээн аваа. Далайн гүн рүү яаран шомбох хэрэггүй. Эхлээд гүйхэн усан цэлээ сурчих. Хэрв чи шууд л орчлонгийн гай зовлонг сороод эхэлвэл эн чинь хийхэл болохоос үнэн бясалгал болохгүй. Би бүх хорвоогийн зовлонг авч байна гэж хоосон амлалж чадна. Амин хувийнхаа зовлонг хүлцэхгүй хүн хамаг амтны зовлонг яаж хүлээн авах юм бэ? Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг яаж ойлгох вэ? Гуниг зовлон мэдрэх авс үнийгээ бясалгал болгоо. Үүд хаалга хаагаад анир чимээгүй суу. Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. Хэн нэгэн чамайг гутаан доромжилсан байж магадгүй. Одоо явж очиод өөрийг нь хүтэл доромжилмаар байна уу? Тэгвэл сэтгэл чинь жаахан онгойн биз? Энэ бол зовлон шаналлаас зүхтах чиний шилдэг арга. Даанч тэгээд шаргач найнаж өвчин чинь илаарчихгүй. Хэн нэгэн чамайг доромжилбал түүн талархаж бай. Учир нь тэр хүн чамд дотоод өвчнөө мэдрэх боломж олгож байна. Өөрийнхөө зовлон мэдмэрцээ чи мартах арга саам хайдаг. Бошуухан зурагт ариад асар ном сонин уншир бүсгүй юм залуу руугаа залгах эсвэл баг клубээр тэнэж дэлгүүр оршоо хийсэн. Өөрөөсөө зүхтэж ил байв юу ч хамаагүй хийн. Тэгснээрээ чи дотроо богшиж идэлж байгаа зүйлийг анзаарах сөхөө олддгүй. Хүмүүс өрүүлж өөрөөсөө зүхтдэг. Өөрөө өөртөөгөө байхыг төвчиж чаддаггүй. Өөртөөгөө байх юм бол тэр тэд зовлонгоо мэдрэх гээд байдаг юм а. Хувийнхаа зовлонтой эвлэрч чадахгүй байж бусдын зовлон яаж хуваалцах чадах вэ дээ. Савшин ертөнц нүгэл хилэнцээр дүүрсэн ч саар муу нөхцөлийг бод мөрд урвуулаа. Бүхий л нүгэл хилэнцийг бод мөр буюу буддаа болох замд хуургаж болно. Энэ бол буддист алхим. Нүгэл чиний дайсан биш. Чи түүнийг яаж гэгэрэлд ашиглахаар мэдэхгүй байгаа юм а. Хор чиний хонзон биш. Чи түүгээр яаж им хийгээл ойлгохгүй байгаа юм а. Мэргэн хүний гарт орсон хор эм болдог. Тэнэг хүний гарт орсон эм хор болдог. Бүх юм өөрийн чинь авьяас бэлгээс хамаарна. Буддаа нар чамд зам заажил чадна. Харин тэр замаар чи өөрөө явах ёстой.
Хүмүүс чинь хин нэгэн алхахгүй зам заасан дохиод өндөг гэж би хэлсэн. Хаашаа явбал аюултай, хаашаа явбал ивэлтэй, юуг нь авах, юуг нь орхих вэ гэдэг хариулт гэдэгт хариулт өгнө. Гэхдээ энэ хариулт гიშгдэл бүрийг чинь тодорхойлох албагүй. Хувь хүн болгон адилгүй учраас тулгарсан бэрхшээл дуусан замд яахан давхцах вүлээ. Энэ бол урд хожид дахин давтдаг зүчгөө цорон ганц туршлага байх болно. Гэгэрсэн хүмүүс өөрсдийн туршлагаа заадаг. Тэдгээр зааврыг ухаарч ойлго. Гэхдээ улайран бүү шүт. Яг л ийм байх ёстой. Жаахан зүрх юм бол би төөрнө гэж явцуурсны хэрэггүй. Гэл ингээл сөхөл харах тоолонд төдийд энэ Оошо багшийн үг хэл бол гайхамшигыг дотор агуулсан байж идэг л да. Тийм учраас та бүхэн Оошо багшаас маш их суралцах юм боломжтой гэдгийг ахин давтан хэлээд өнөөдрийн мэдлэг болонгоо өндөрлөе. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдлэг болонгоороо дахин уулзлаа. Түр баяртай.